За даштай даргаыг бол дэмжиж байгаа. Хоёр зүйлийг ер нь асуух гэсэн юм аа гэж. За нэгдүгürt сая манай сандуг өчрөн шиг хүндчлөөдөө тэр сайхан бэлэг гэд хүн Америк нэгдсэн улсад очсон байж байгаа. Тэрийг ер нь ирээдүйн ойрын ирээдүйд бидэрт авчрах боломж байна уугүй юу гэдэг таас их хурлын гишүүд бодтойгоор нэгт хэлж өгөөч. Тэгээ тэр хүн ирэхгүй болохоор бусд нь ингэж болдгийм байна. Гадаад очиод ингэж байгаад ирэх юм бол одоо болох юм байна гэсэн ойлголт одоо Монголын нийгэмд их хүчтэй төгссөн байна. За хоёрдугаарт нь та бол одоо сонгогдоод ирэх 6 жил энэ соён гэгэрүүлэх чиглэлээр нэлээд хүчтэй ажил хийвэл яасан бэ гэсэн миний хувийн бодол байдیں۔ Жишээ нь биднэрт ийм нэг манай Монголд ийм нэг авилах юм шиг, өглөгч юм шиг юм зөндөө байгаа юм. Нэг хагалгаанд орохоор л эмчнэртээ хэдэн төгрөг заавал барьдаг. Тэмээ хүүхэд төрүүлэхээрч тэрийг барьдаг. Нөгөөдөл нь шавж идэг. Ийм нэг сонин авилга гэхэд хэцүү, өглөг гэхэд хэцүү юм зүйлүүд олон байгаамаа. Тэгэхээр энийг бас нэг сэтгэлгээний хувьд өөрчилж ирэх жилүүдэд энэ одоо соён гэрүүлэх чиглэлээс тодорхой ажлууд хийх ямар төлөвлөгөө байна гэсэн юм хоёр асуулт байна. За хэрэгүүд бол процессынхаа дагуу эрүүгээр хянаж тухай хуулийн дагуу шалгагдаад зарим хэрэгүүд нь бол прокурорын байгууллагаас шүүх шилжсэн шүүх дээр зарим асуудлууд бий. За ингээд Монгол улс бол өнөөдөр эрүүгийн харилцан зулцах гэрээгээр нэг 20 орчим оронтой, иргэний харилцан зулцах гэрээгээр бол нэг 16, 17 орчим оронтой юм харилцан зулцах юм эрх зүйн юм гэрээнүүд байдгийн мэлээ. Манай байгууллагын хувьд бол бид Нобелийн конвенцээр бариад нэг улам 180 орчим орон 83 орчим орон конвенц нэгдээ орсон байдаг. За конвенцийн хүрээнд бол бид харилцан мэдээлэл бол солилцоо явуулдаг. За энэ нэр бүхий гадаад оргон зайлсан хүмүүсийг бид өнгөрсөн жил одоо Монгол Улсын засгийн газартай хамтран шувуу шүүгүүлэх мэт ийм олонний одоос анхааралд оруулж ийм арга хэмжээ зохион байгуулсныхаа үр дүнд бол тодорхой хүмүүсийг авчирсан. За нэр бүхий хүмүүсийн одоо гадагшаа оргон зайлсан асуудал нь одоо өөрөө энэ засан зэрэглэх арга хэмжээ зөрчиж юм. Засан зэрэглэх арга хэмжээ бол яг хуулийн дагуу бол зөрчөөгүй. Тодорхой холбогдох байгууллагууд нь одоо хүсэлт тавиад ингээд журмынхан дагуу ингээд асуудлаа шийдээд тэгээ эргэж ирээгүй юм асуудлууд байгаа юм. Гол нь яг одоо ингээд засан зэрэглэх арга хэмжээг зөрчөөд тэгээ хэлээр хууль усаар гараад ингээд явцсан асуудал бол Монгол улс бол байхгүй. Яг одоо нөгөө өмгөөлөгчөөрөө дамжуулдаг юм уу, яг эрүүгийн хянаж тухай хуулийн хүрээд энэ хүсэлтэд тавиад одоо шийдвэрлэх газараар нь шийдүүлээд хууль эрх зүйн дагуу тэгээ гарч явчаад ингээд яг ирэх хугацаанд ирээгүй нэг ийм л асуудлууд байгаа юм. Тэгээ бид эдгээр албан тушаалтангуудыг олж ирэх чиглэлээр бол бас тухайн одоо хамралтай байгууллагууд болон бусад одоо цагдаагийн байгууллага Интерпол бусад тухайн орны одоо хууль зохиолох байгууллагуудтай бол бас мэдээлэл солилцоод хамтран ажиллаж байна. Ингээд тодорхой хэмжээгээр шүүхтэр энэ тухайн асуудлууд бол тусгаарлагдаад үндсэн хэрэгүүд бол шийдэх шинжтэй явж байгаа. 49 эргэж гисэн өнөөдөр бол тодорхой бас хүмүүс нь байхгүй боловч одоо тусгаарлаад шийдэх боломжтой гэдэг улсын дэд шүүгээс ангажтны шүүх рүү шилжүүлсэн байгаа. Ингээд ойрын хугацаанд шүүх хурлууд нь явагдаад ингээд шийдвэрлэх хөрөн боломжтой гэж ойлгож байгаа. За сая тухайлсан хүний нэр асууж байгаа шиг бол ер нь Америк нэгдсэн улстай бол эрх зүйн харилцан тулцах гэрээ байхгүй. Энэ бол одоо тодорхой хэмжээгээр бас их өөрөө л ирэхгүй л одоо манай одоо байгууллагын зүгээс болон манай ойлгож шүүхэн байгууллагын зүгээс бас тэн дээр бол арга хэмжээ авах бол ер нь болцоо муутай байгаа. За соён гэгэрүүлэх чиглэлээр бол соён гэгэрүүлэх чиглэлийн ажил бол манай байгууллагын тэргүүний одоо зорилтод ажиллаа. Ер нь одоо гол ажлын нэг. Бид соён гэгэрүүлэх чиглэлээр бол одоо боловсролын байгууллагатай бол нэлээд ус хамтын ажиллагаа авилгыг үйл твцсэн одоо болсон үйл твжих одоо ийм үзэл одоо залуучууд хүүхдүүдэд хүргэх чиглэлээр бол боловсролын байгууллагуудтай сургуулиудтай бас хамтран ажиллаж байна. Бүх сургуулиудын одоо их одоо чадвал одоо бүх сургуулиудаа ерөнхийдөө энэ сургуулиудын сургуулиудад шударга усны кабинетыг бид нэр байгуулж байгаа. Ингээд байгуулад явж байна. Ямар ч гэсэн одоо энэ төсөв мөнгөний хүрэлцээтэй байвал одоо бүх сургуулиуд шударга усны кабинеттай, шударга усны бүлэгтэй энэ чиглэлийн сургуульд ордог ийм чиглэлээр одоо явахыг зорж байгаа. Боловсролын яамтай сайдтай бол одоо бид сургуулийн хөтөлбөрт одоо үндэсний хөтөлбөрт заасан байгаа сургуулийн хөтөлбөрт
одоо навилгыг үйлчлүүлэлт төвчих үзлийг одоо бий болгох чиглэлээр энэ сургалтын одоо хичээл одоо ордог болёо гэсэн ийм зорилт тавиа одоо явж байна. Тийм би бол дээр ажиллараасаа гэдгийг нэлээд тийм дэмжиж байгаа. Түрүүний миний яриадсэн жишээ бол одоо бид нар бүгдээр хүлээн зөвшөөрсөн тийм нэг юм байгаа шүү дээ. Эрүүл мэндийн салбарын жишээ нь. Тэгэхээр тэрийг заавал одоо хүн амьтныг одоо шалгаж цагтахгүйгээр соён гэгэрүүл ирэх жилүүд бас болох юм байна л гэсэн надад зөв хувийн бодол байдгийг. Тийм одоо арга хэмжээ зохион байгуулад ингэж болохгүй шүү гэдэг юм уу. Ямар нэг хэлбэр бид нар тийм юмнаас салах ёстой бол монголчууд бид нар тийм хүнд юм өгдөг. Нөгөөх нь аваас орцсон тэр сэтгэлгээнээс бид нар салахгүй болохоор л Монголын нийгэмд энэ авилгын асуудал ингээд жижигээрээ энэ тэмдэл ингээд олноор байгаад байгаа. Тийм учраас эх 6 жилээс таныг бас энэ соён гэрүүлэх чиглэлээр хүчтэй ажилласаа гэж хүсэж байна.